За сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргье. Дөнгөж сая улсын дээд шүүхээс 1% шимтгэлийн асуудлыг хилцгээс татгалцсан байна. За энэ нь захиргааны хэргийн давзаалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл банкуд иргэдээс 1% шимтгэл авсан нь хууль бус юм аа. Тийм учраас энэ мөнгийг буцаан олгох ёстой гэдэг энэ шийдвэр эцэлж гин гэсэн үг. За тэгэхээр иргэд яах ёстой вэ гэхээр иргэд бол өөрсдөө явах ямар ч хэрэггүй болно. За энэ банкуд бол энэ шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ банкуд сайн дураар биелүүлэхгүй бол үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэх ийм арга хэмжээр орно. За тэгэхээр өнөөдөр энэ талаар энэ хэрэг дээр ажилласан өмгөөлөгчд улсын дээд шүүхтээр 15 цагаа буюу 3 цагаас олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгнө. Тэгэхээр миний энэ лайвыг үзэж байгаа хүмүүс энийг сайхан шеэрлээд өгөөрэй. Бас хуудасаа дагаарай. За тэгээ 3 цагаас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр тодорхой мэдээлэл цацагдах баха. Тэндээс бас мэдээлэл авахыг хүсье. За тэгээ ямар ч байсан баярлалаа. Тэгээ жил гараа явсан ажлын маань үр дүн гарсанд бол маш их баяртай байна. За баярлалаа та.